За сайн мэцхан манайхан юм байна. За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ Eclipse оруулах болно. За тэгээд надад шаардлагатай 2 ширхэг мөн бүлэм, 2 ширхэг сан бүлэм байна. Тэгээд яг яах вэ гэвэл одоо хүмүүс 60 watt-ыг яагаад гэсэн да ургуулад байсан да тий хэдүүлээ тэрнээс багаар ургуулах гэж үзэн. Яаж вэ гэвэл одоо энд харж энэ нэгэд 30 мөн бүлэм 32 минут гэж байгаад хэдүүлээ дээр 6 ширхгийг дээр тавиад юу н хэдийн ширхэг watt супер watt-ыг ашиглах үү тийм ээ. За 40 минут нь 20 минут болчихлоо. За одоо энийг ургуулчих. За одоо трөфлөрөө энэ хоёрыг оёц өгөөд мерж. За. Тийм ээ би мерж хийхийг зөвшөөрж байна. Бат яач вэ? Яг болохгүй. За ингээ мерж гэсэн чинь алдаанд орсон юмнууд нь дарагдахгүй. За тэгээ шинээр орж ирсэн Star Fruit бол сан бүлэм, Eclipse бүлэм гэдэг энэ гурван амар сет орж ирээд толоо маань жоохон алдаа таах шиг байна. За тэгээ хаяад болохоор миний тарьсан баг ургацууд маань ургасан мөртлөө time дээр ургаагүй гэж гарч иж илээ. Битэн дээр болохоор чадварууд нь зарим нь ороод зарим нь орохгүй байлээ. За тэгээ нэг ийм алдаа байна шүү. Тэгээд зүгээр болохын тулд гараад орж ирж зүгээр болж юм лээ. За энд манай найз яаж Spark Sprinkler тавьчихжээ. За энийг мерж хийчихье. За нийлээ хэр том болгож орох нь. За сан бүлэм тэг болчлаа. Яа заах. Жижигхэн байх тусмаа ер нь бол зүгээр. За энэ хоёр бас нийлүүлчихье. За. Гэт 2 ширхэг тэг боллоо. 2 ширхэг Eclipse. Nice. За чи бодлуулчих. За тэгээд энэ хоёрыг ойрхон тавиад за хүмүүс 60-аар ургуулад байсан. За хэдүүлээ хэдээр ургуулах үзье. За 1 2 3 4 5 6 7 үгүй манай найз тусалчлаа. За ер нь ингээ харчи. Яг бичлэгэн дээр хэд орсныг тоолоод яч харуулж байна. За энэ нилээ оргож шүү. За ахиж ашиглах юм байна. Энэ бол нэлээд том орж 35 кг болж байна. Нэг нь их жижиг орж байна. За вахат. Энэ бас нэлээд орчлаа тийм ээ. Спикер тавьсан юм лээ. Спикер тавьчих. Спикер бол арай удаа болчих. Тийм ээ спикер тавих хэрэгтэй юм шүү. Үгүй. Хэдэн грамм юу вэ? Star Fruit. Итэл өндөр килограмм тавьж байна да. За дээр тавьсан яшаа гарах нь яа. За одоо 30 гэж хэлсэн байна. Энийг одоо хүлээж. Тэг дөрөв тусмаа. Арай жоохон тавчих боллоо. За. Хийж юм байна. Онцгой гэрэлтэж шаарддаг гэж тийм. За. 60-аас бага тоогоор оруулж ирэх юм болж гэсэн байна. 60-аас бага болж байна. Одоо би 30-ыг ашигласан байна. Манай найз хэдийг ашигласан байгаа бүгд. За, нэг. За, янзтай. Ямар гоё харагддаг юм бэ? Дийлэн 35 кг-тай. За би энэ юугаа ашиглаад үзчихсэн юм бэ? Жижиг нь аваад үзчихсэн юм байна. 35 гинэ жижиг нь аваа. За. Йоо. Галзуу юм би ямар юм лагч байна. За. Миний 51-т Star Fruit юуг мэтэж. За хаанаас ирэх юм бэ? Ойн гарч иж. За манай нэг карт хийвчлаа. За хадиж явж байна. За. Миний танилт дээр онцож гойж. Миний танилт дээр оноо. 2 минут болт юм яа галзуу байна зү. Энэ яаж юм бах та? Их fruit тавьсан газар юугаа явуулах та? Мэтэж ингэ явуулах та? За миний авсан юм байна. Миний авсан байхгүй ч юм дөө. Энэ Eclipse болохоор юм garden дотор ч ингээд одоо олоолаа байхад хийвэл их зүгээр санагдсан. Ер нь бол өөрөөс ганцаараа хөгжиж байгаа тохиолдолд бол Star Fruit-ын зүгээр. Тэгээд олоолаа хамт ингээд гоё хөгжилж байгаа бол ер нь Eclipse-ын зүгээр.
Eclipse 80x Star Fruit нь болохоор 100x гэж явж байгаа. Star Fruit нь болохоор орой болох болгонд одоо юу гэдэг 2-оос 5 6 fruit-нд ер нь glow гэдэг мотив өгнө. Тэгээ яг бичлэгээ дуусгах гад төгсгөлөө хийжсэн чинь манай наз амар олон супер спринклер тавиад. Тэгээд энэ одоо надад 27 байгаа ч тий. Эндээс би 21-ийг ашиглаад ургуулсан хөөе. Энэ бүр амар урд ургуулсан. Бүр 50 кг-тэй. За энийг ургуулад байгаа. кг. Өө 50 кг болж штэ. За энэ үлцээдээ бүгдийг яачаа ашиглаж. Хүүе. Урагчлаа. 50 кг авч үлдэн штэ. За дахиад жижиг нь ургах нь. Жижиг нь энэ ургах чинь хэдэн килограмм вэ? 39 кг гинэ. Тэгээ жижиг нь арайлж ургаж арай барахгүй юм шиг байна. Ер нь олон спринклер тавих тусам яадаг юм бэ шүү. Илүү хурдан ургадаг юм бэ шүү. За тэгээд илүү хурдан ургуулъя гэж бодож байвал тэгээд 6 шигийг дээр тэгээд нэлээ олон спринклер тавиал адаас нэг 30 30 спринклер дээр нь ургачаар юм байна. Тэгж хүмүүс шиг тэгээд 60 спринклер гинэ. Water can ургачаар юм байна. Тэгж амир босод хүмүүсийг тэр 60 мараа тэгж ургуулах гэдэг шаардлага байхгүй юм байна. За. Галзуу. Энэ шөнийн цагаар балан харагдсан юм байна. Маш муу харагдсан юм. Яг өдрийн цагаар энэ эффектийг харалтаа ёо. Сар шууд ингээл алга болоод ингээд бүүм гэл одоо гарден чиний гарден дэр юм уу? Найзуудын чинь гарден лөө Eclipse гэдэг мотив явуулаад. Янз. Энэ удаагийн бичлэг дээр тусалсан. За Kiro Zero одоо баярлаа. Тэгээд амар саяны ашигласан бүх супер батарей каныг энэ Zero маань өгсөн байгаа. Тэгээд баярлалаа. За тэгээд энэ хүртэл үзсэн үзэгч танд баярлалаа. За тэгээд бичлэгэн дээрээ лайк дараад subscribe хийгээд тэгээд дараагийн бичлэгийг маань хүлээж аваарай. За тэгээд баяртай.